өнөөдрийн үйл ажиллагаа бол үлэмж үзэхүйдтэй хамтраад бид нэр Анапана хүүхдийн бясалгал анхаарал төвлөрлийн дасгалыг хийж байна. За энэ сургууль нийтээрээ оролцож байна. Ажилчид болон багш нар бас сурагчид гэсэн бүх бүрэлдэхүүнээрээ хамтдаа хийж байна. Амьсгалаа ингээд удирдах гэж бити оролдоорой гэсэн зүгээр л мэдрээрээ гэсэн. Энэ нь айгүй зүгээр санагдсан. Тэгээд энэ бясалгалыг хийж сурснаар ер нь хүүхдүүдэд маань илүү их тийм үр дүнтэй болох байх, анхаарлаа илүү сайн төвлөрүүлж өөрсдөө удирдах сурах байх гэж их найдаж байна. Ахандаа бид тоож бол тоог байхгүй хөдөө зүгээр ингээл нүдэнаа суугаадсан. Тэгэл дараа нь амьсгалын ингээд төвлөрөөд суйнгуудс дээрээс амар тайвшрах хүн бас өөрөө тайвшраа тий бас ингээл миний ингээл ирсэн нэг бас амар найзтайгаас амралтууд дээр уулзаа тэгэл уулзаад ярьсан тогтолцоос авахгүй нүглээс амар тэрч мөрөл би ч бас гүү очсон. Тэгэл тэрнээс тэр яг багасаад тэгээд нөхөд их тайвширсан. Дахин ингээл өсө хийгээд ангуудсан ч хараа амархан болоо. Тэгээд бас хим удаан ингээл 25 минут хийсэн ч дөнгөцөө ингээл. Гэтэ тэрнээс ингээл баг 15 минут ч юм уу юм. Цаг нээр ингээд хийж байгаа цаг нээр багасаад байгаа юм шиг санагдсан. Сурахад л их чухал юм бэ нэ гэж би болсон бодлоо ш дөнгөцөө хийгээдсэн чинь. Яг хоо анхны удаа болохоор нөө суухад хөзөө өвдсөн. Тэгтээ яг удаан хийгээд байвал засчих гэж бодож байна. Нөө яг мэддэг хүмүүст яг ихний энгийн зүйл ч хэлээ. Бид нар болохоор нөгөө байнгын хичээл дээр босч явж нөгөө багш нартай ярьдаг. Тэгээд хүүхдүүд оршдог болохоор ер нь хэцүү байлаа. Гэхдээ яг дараа нь ер нь дасгах гэж бодож байна. Анх хийхэд ер нь бол бүх зүйлийг ямар нэгэн зүйл хийхэд анх хийхэд ер нь бол бүх зүйл хэцүү байдаг шүү дээ. Анх хийхэд бол ер нь жоохон бэрхшээлтэйсэн. Гэхдээ одоо бол ямар ч асуудалгүй амар байна. Заримдаа тэгээд хамраа урьдчаар амьсгалыг заримдаа мартаад шал өөр юм хийцэн явж явах байсан. Гэтэ анхаарлаа төвлөрч зарим үед нь бол сайн чадсан. Бясалгал хийхэд бол айгүй тайван мэдрэмж авсан. Тэгээд анхаарлаа ерөнхийдөө бол айгүй сайн төвлөрүүлж чадсан. Тэгээд хичээл дээрээ угаасаа анхаарал төвлөрдөг угаасаа амар чухал. Тэгээд багшийн зааж байгаа ямиг анхаарлаа сайн төвлөрүүлж ойлгодог учраас хийж удсан айгүй гоё юм байлээ. Бясалгал хийгээд гоё байсан. Сайхан байсан. Жоох ангууд дээр хийвэл гоё юм байна. Бага бахтан заагаад. So this technique of breathing, this technique or the science of breathing, science of meditation is a very important technique in this modern world. And I am happy your school has taken the initiative to take the help of Dr. Shirin Dev. Thank you, Dr. Shirin Dev. Thank you, teachers, everybody. And I thank you all. Take full advantage of this training course. Энэ анхаарлаа бид нар одоо цагт төвлөрүүлж, илүү өөртөө төвлөрүүлж, өөрийнхөө бие махбодыг анзаарч ажигласнаар илүү хүн өөрийнхөө сэтгэлийг тайван, амар тайван байлгахад тустай зүйл байгаа. Нөгөө талаараа анхаарал төвлөрөлгүйгээр бид нар сурж хөгжин гэдэг бол боломжгүй зүйл. Тэгэхээр анхаарал төвлөрснөөрөө бид нар энэ оюун тайрах, сэтгэл зүрэх, оюун санаа маань илүү их төвлөрөөд тэгээд үр бүтээлтэй байгаад байна. Тэгэхээр бид нар эцэстээ хүн төрөлхтөн үр бүтээлийг хүсэж байгаа. Үр ашгийг амжилттай байдлыг хүсэж байгаа. Тэгэхээр энэний суурь бол анхаарал төвлөрөл юм аа л гэж хараад байна.